За минь сайн байцгаана гэхээр шинэхэн бичлэгтэй тавтай морил. Энэ удаагийн бичлэгээр би юу хийх вэ гэвэл өөрийнхөө хамгийн анхны бичлэгийг та нартай хамт үзэж реакшн хийх болно. Тэр бичлэг нь одоогоос 12 3 жилийн өмнө 2013 байна уу 12 оны үеэр хийж исэн нэг тийм бичлэг байдаг. Тэр бичлэг болохоор 2013 онд YouTube дээр ууган тавигдчихсэн тухайн үед. Тэгээд копирайтын асуудлаас болоод ямар ч саундгүй болсон. Тэгээд тэрийг би арай хийж татаж авсан байгаа. Тэгээд тэр channel мэн л одоо юу болцсон харуулмааргүй болохоор зүгээр л бичлэгээ реакшн хийх болно. Тэгээд бичлэгээ дуустал ямар тааж хамт байгаарай. Тэгээд ямар ч саунд байхгүй болохоор зүгээр бичлэгээ үзэх дундуураа би та нарт яг юу болсон тухай тайлбарлаж өгөх болно. Тэгээд бичлэгээ дуустал хамт байгаарай. За тэгэхээр энэ бол би та нар харж байгаа бах. Энэ манай гэрт аава Солонгосоос явуулсан камер. Тухайн үед би дүнгэж дүү төрсэн 13 он гэдэг чинь дүнгэж 2 дугаар ангийн бацаан байсан гэсэн үг. Тэгээ тухайн үед яагаад YouTube дээр ийм бичлэг яваад тавьчихсан бэ гэвэл нөгөө нэг баг багтаа манай гэрт амар их энэ одоо компьютер дээр би ялангуяа интернетээр суухдаа дандаа YouTube үздэг. Тэгэнгүүт гадаад хүүхдүүд ингээд янз бүрийн unbox видеонийг банд хийдэг байсан байхгүй юу. Тэгээ тэр банд одоо л хийж илээ л дээ. Тэгэнгүүт энэ манай дүү энэ хараа энэ одоо надтай нөгөө цуг бичлэг хийгээд байдаг. Бичлэгэнд ороод байдаг охин дүү маань ийм дүнгэж төрөөд удаагүйсэн. Тэгээд тухайн үед би зүгээр тэднэрийг дуурайгаад камерын дээр бичээд арай хийж том хүн шалан барин YouTube дээр тавьж исэн. Тэгээд тэр дүрсээ харин арай хийж олж авсан. Энэ бол манай ээж өстой залуу гэж яахдаггүй одоо ч гэсэн залуу л та гэдэг. Яа тэгээд яг нөгөө дуу байхгүй болохоор жоохон тийм хүн байна. Дуу байсан бол энэ дээр одоо ингээд за энэ манай ингээд ээж байна, манай дүү байна, энэ манай эгч байна гэвэл тэнэгтгээ. За энэ манай тэнэгт гэдэг анаа байна гэж одоо өстой донгосч өгнө. Энэ гэтээ тухайн үед би ингээд камерыг өстой балаа ашигладаг байсан байгаа байхгүй. Ямар ч докторж явах юм баг ингээд. Гэл энэ одоо харалтай зүгээр толгой ирээчлээ баг нүд өвдөө те. За тэгэл энэ нэг жижигхэн байшин дотор байдаг байсан. Солонгос тухайн үед угаасаа бүх монголчууд тэгээ Солонгост ажил хийдэг байсан цаг үедээ ихэнх нь мэдж байгаа. Тэгээ би баг энэ 2013 оны 1 сар гэхэр чинь би ч одоо YouTube-ээс хамгийн анх Монголоос бичлэг хийсэн хүн үү тэгэх шал хотлаа те. Яг үндэ тектоник бүжиг гэдээ бас байдаг л да Улаанбаатарын 12 онд байна уу хийж хийсэн тийм бичлэг байдаг юм байл. За одоо ингээл за дүүгээ харуулсаа ёо миний нүд өвдөж гэнэ хамаагүй зүгээр та нар намайг хараа тэгтэгт. Зүгээр солиорж гинөө. Энэ бол би. За энэ манай аав байна. Одоо та нарт харуулъя. Одоо ингэнгүүт аавыг харуулна дээр аав ингээд Солонгост ингээд бид нартэй видео кал хийгээд компьютер дээр байж байгаа хөөхгүй. Тэнгүүт харуулгуудаа камера шилдээл. За энэ манай тэнэг гэдэг анаа гэл би чам алын шүү гэ баг инаа зодож модох гэдэг юм яг. Тэгээ солиорч гэ камера өрцөн ингээд сэгсчээл. Одоо энэ үйл явдлаас хойш бол миний бичлэг гайгуулсан байгаа. Одоо уцаа суурлуулад энэ одоо алнаа. Тэр опан Gangnam Style тухайн үед нөгөө PS-ийн Gangnam Style бол дэлхийд даяар явж ирсэн. Манай ихч бүр саад болж байгаа энэ харалт. Опан Gangnam Style секси лээ. Опан Gangnam Style. Энэ гар яагаад байгаа юм би. За ингээд ерөн дуусч энэ харалтаа би SpongeBob дуртайсэн энэ харагдаж байгаа байхгүй. Ингээд SpongeBob-ийн аяг тавьчихсан. Энэ аяг маань угаас шүүлт байсан гэтээ чаавс хагарчихсан. Ямар ч нэг иймэрхүү бичлэг байгаа. Тэгээ тухайн үед одоо юугаач бодож хийж ийсэн юм. Мэд одоо зүгээр л ингээ гэрийнхнийгээ харуулъя. Энэ одоо манай гэрийнхэн байна. Ингээ дуу мөн байсан бол би одоо бүр балархна. Манай гэрийнхэн бүү. Тэ ламба мөн баарай. Чи наад чи юу юм бэ? Ламба. Гिचэл тартчихсан юм уу? За тэр ч яах вэ? Тэгээ ямар ч тач энэ удаагийн маань бичлэг бол энэ хүрээд дуусчин. Тэгээд бичлэгээ дуустал хамт байсан та бүхэнд баярлалаа. Тэгээд ерөөсөө удаа үзийгүү уудсан байна энэ бичлэгийг. Тэгээд бүр хийгээд бүр уудсан байна 12 3 жил гэдэг чинь. Тэгээд тухайн үед бол яагаад үргэлжлүүлж юм хийгээгүй гэдэг бол маш том шалтгаантай. Яагаад гэвэл тухайн үед хошинчоогоос өөр тийм Монголын тийм ютуберүүд бол гарч ирээгүй 2016 7 оноос л хойш яг ютуб дээр монголчуудыгаа үзэж эхэлсэн. Тэгээд тэр байр суурь одоо бүр ингээд гоё хүн болгон ингээд ютуб хийдэг болцсон байна. Энэ бол миний анхны бичлэг байлаа.
Тэ YouTube дээрх хамгийн анхны миний хийж исэн бичлэг. Тэгээд та нар өөрсдөө үзхийг хүсвэл би линкийг бол тавихгүй зүгээр би өөрөө үзэж байгаа аахгүй юу. Тий. Тэгээд саунд маунтын янзлчвал би дахин нэг үзэх болно. Тэгээ ямар ч тач ихний энэ бичлэг маань энэ хүрээ дуусч байна. Бичлэг таалагдсан бол энэ доор харагдж байгаа лайк дээр дагараа. Тэгээ subscribe дараагүй гэдэг бол subscribe дараарай. Тэгээ subscribe дарах юм бол илүү олон бичлэгүүдийг та бүхэн цаг алдалгүй үзэх болно. Тэ. Тэгээ дараагийн бичлэгээр уулзлаа. Түр зур баяртай. Ваа! Баяртай.